Сурлаг муутай хүн малчин болдог гэсэн сум тархинд нь зоогдчихсан. Сургуулийн хүүхдүүдэд цөм сэхэтэн болохоор томилогдчихсан. Мал гэхээр ярвааж, мах гэхээр ханцууга шамлан дайрч, том ярьж тоос шорооноос харшилсан тогсуудыг би жигшмээр байна. Хээрийн салхинд ганцсан талын хөх аргалыг түүдэг эзэн нь ховрдож, хээтэй тэрлэгээ гандааж хоньныхон захад суугаа өвгний анд нөхтөн үгэрч. Хэн нэгэн хүн гаднаас нохоо хорио гэх чимээг гэрийн эзэгтэй хүлээж, хэрмэл зинхэр салхинаас өөр эзэнгүй хэдэн мал сүрэг бэлчгээс би имэж байна. Өв соёлоо залгамжлах залуус бид явчихаар өвгөд минь тамхиныхаа утаанд чимээгүйхэн багтарч суугаад газрын нүмер дагаж элгэнд нь дүнхийх бууцаа хараад гандсан хорголоос ондоогүй хонд болчихгүй гэж бодхоос гаансныхан үнсийг газар дасгах гэж гар нь чичирч байгаа да.